урт хугацааны хадгаламж дээр иргэдийнхээ орон сууцтай болох бодлогыг одоо дэмжиж энэ хоёр ингээд зорилго нэгдснээр олон улсад одоо Сингапур, Солонгос, Герман, Казахстан зэрэг улсууд бол амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай тийм байна. Монголын хувьд бол иш зэргээр байгаа. Өнөөдөр арилжааны 12 банкн дээр эргэлдэж байгаа нийт хадгаламжийн одоо эргэлдэх нийт хугацаа нь 6-аас 1 жилийн хугацаатай буюу маш богино хугацаатай. Буюу монголчууд урт хугацааны мөнгө одоо хадгалах ийм дадал зуршил хараахан суугаагүй байгаа энэ статистикээс харж болно. За тэгвэл орон сууцчлалтын хадгаламжийн банктай болсноор за яг зөвхөн тухайсан орон сууцтай зориулсан иргэд ажил хөдөлмөрөөр хийн, нийгмийн даатгалаа төлнө. За мөн хадгаламжаа түүндээ зориулна. Үүн дээр нь төрөөс хүүгийн дэмжлэг, за мөн татврын дэмжлэг, татаасуудыг бол олгох боломжтой байдгаараа энэ тогтолцооны онцлог гэдэг юм байна. За энэ дээр бол сүүлийн үед одоо холбооны бүгд найруулах Герман улс, за дээрээс нь дахиад одоо Казахстан улс, Солонгос улс гэдэг энэ нөгөө иргэдийгээ одоо орон сууцжуулж байгаа үйл ажиллагаа нь нэлийн хурцтай явж байгаа. За үүний бүр хамгийн тод илэрэл бол өөрөө Сингапур улс. Ерөөсөө гол философи нь та хөдөлмөр эрхлэх юм бол орон сууц авах боломж чинь бүрдэнэ. Хөдөлмөр эрхлэх юм бол орлоготой болно. Та тэгээд энэ хадгаламжийг бүрдүүлэх юм бол танд өөртөө чинь хөнгөлөлтөө зээл авах эрх нь үүснэ гэж байна. Тэгэхгүй гинт ингээд одоо юу гэдэг нэг хүн явж байгаад за над мөнгө байна. Би энэ мөнгөө өгөөд эндээс чинь орон сууц хөнгөлөлтөө зээлээр авна гэх юм бол тэр нь боломжгүй. Бус бүх улсад энийг хуульчлаад өгсөн. Та өөрөө тухайн хадгаламжийн банкны заавал хадгаламж эзэмшигч байна. Тухайн авч байгаа орон сууцны одоо 30-аас 50%-ийг заавал одоо тодорхой хугацаанд доктортой хуримтлал үүсгэх байдлаар энийгээ орон сууцны одоо өрчлөх салбараар бүрдүүлээд тэгэх юм бол зээл авна гэж байгаа. Энэ өөрөө тогтолцоо маань маш одоо сайн амжилттай яваа тогтолцоо. Энгийнээр ярих юм бол 10 хүн аруулаад зэрэг хадгаламж үүсгэхэд төрүүлж хадгаламж үүсгэснийхэн маань урт бүр төрүүлж бүрдээд ингээд нөгөө 10-ийнхаа хадгаламжуудаар зээлээ авна. За тэр хугацаанд буцаага зээлээ төлөх явцдаа босоод нөгөө хэдийнхаа зээлийн их үсрэг үүсгэх мэтчлэн ингээд иргэд хоорондоо нэг нэгнийхээ одоо дэмжих байдлаар ингээд нэгт одоо санхүүжилтийн их үсрэг доктортой явж байгаа. Нөгөө тал дээр нь иргэд засгийн газраас нь энэ иргэдэд урьдчилгаа одоо энэ одоо хоримтлуулдаг энэ одоо зан төлөвч шилжүүлэхийн тулд тодорхой хэмжээний ихний хэдэн жилүүд дээр нь дэмжлэг үзүүлдэг. Тодорхой хэмжээний за таны үүсгэсэн хуримтлалыг чинь тэдэн хувь дээр засгийн газраас дахиад дэмжлэг үзүүллээ шүү.